Гавьяа татхтал мэдээж миний хүсэн хүлээж ирсэн шагналын нэг. Тэгээд хамгийн гол нь төр засагта эртгэ өгөхгүй яасан болоо гэж нэг бодогдох юм алга. Яагаад гэвэл харин төр чин түмэн нүдтэй минийх зөв шийдвэр гаргасан. Гэр оромжгүй архичин тэгээд ямарч тогтворгүй байхад нарийн өгөөгүй их ухаантай. Сайхан амьдралын чиглэлд шууд цааш хийхээр мэлсэл дээр нь яг тэр гоцон дээр нь олоод арчлаа шүү дээ. Тэгэхээр хэлсэн шүү дээ тийм нэг ханчин танд ганагаа чав, гавьяатаа чав гэж хэлсэн гэдэг чинь одоо таад бол ингээл хоёулынгийн авчлаа шүү. Авчлаа шүү. Тэгэхээр одоо би баян багс та тийм. Миний хувьд бол яг л юм юунаас л уцтлаа 26-тай дугаар тий. Тэгэл ингээ хэлсэн за энэ нэг л тусгай дугаар ах шиг байна аваад гэсэн. Тэгэл тэг үжигэн зохиолч магсарч нөө танд Монгол улсын гайж яг яа хөлийн цалаар шагналцсан баяр хүргэе гэл. Тэгээд нөгөө нэг магагийн тэр яг миний одоо зүрх сэтгэл энэ дээр ингээ дарцсан байсан нэг юм бол ингээ тэг бүрс хамаг юм яагаад ерөөсөө ингээ огшоо. Тэгэл яасан тэгсэн чинь тэр хүн угаасаа гэргийдээ эхнэртэй өгөөч гэсэн. Тэгээ тэр залуу бүр надад бүр 3 удаа баяр хүргэе гэж хэлсэн. Тэрийг дамжуулж байгаа. Тэр мөчт бол би одоо юугаар ч хэлэхвдээ тий юу ч хэлэхвдээ тэгээд үнэхээр гайхалтай тэгэл утас шүрмс чи ерөөсөө халаал өстой амар явдаг юм лээ. Тэгээ яг тэр шагнал авах гээд бид нар 2 сарын 8-нд авсан шүү дээ. Тэгээ наа коронавигийн шинжилгээ дөрвөл хоёлоо өглөө эрт гэрээсээ эдний нэг шавын нэрэл авч аваад тэгэл шинжилгээгээ өгчөөл хоёлоо хөтөлцөөл тэгэл талбад тэгээ хүртэл хөргөж өглөө. Тэгээ шатаар гоё өгсөж байгаа эргэж хараад мага маань ингээд тэгэд одоо хизээ авч байгаа бол гэл гадаа хүлээсэн. Бас дуучид эдэр ирсэн бид нар бас манай магааг дэмжигчд ирсэн байлаа. Тэгэл тэгсэн чи яг нэг сэтгүүлч тэр дотроос зураг явуулсан. Тэрийг ингээд за яг 2 зураг явуулсан. Тэгэл ерөөсөө өөрөө ирэхгүй уйлд юм байл. Ерөөсөө ингээд нулимс асгаад. Тэгээд бүр огшоод тэгэл хүмүүс одоо мага авцсан байна гэдгсэн бүгд уухаалал Монгол омгшил дуугийн тэр юу тэр экспириенс дээр ягаад сонсоод ингэж байгаа. Тэгээ мага маань бүр бүх юмнууд нь ингээ яатсан. Гэртээ орой ирчээд намайг тэрврээд мага маань уйлсан, хоёлаа уйлсан. Хоёлаа чадлаа яллаа тий. Одоо бид нар бол үнэхээр аливаа юм ингээд зүрх сэтгэлээрээ байх юм бол яддаг юм байна, дийлдэг юм байна. Гэт тэгж хэлжсэн. Тэгээд магадгүй энэ шагнал хожимдсан гэж ярьж байгаа боловч хожигдоогүй харин ч хоцсон шагнал гэж миний хувьд бодож байна. Яагаад гэвэл энэ том тий хүний амьдрал тохиох сайхан ганаагаа удаа тий эхлээд ер нь тэмдэгнээс аливаа юм би ингэж ярьдаг аахгүй юу. Хүний хажууд хүн байх шиг хамгийн буянтай жаргалтай юм да хаана байна. Юугаарч орлоо шиг тэр алжаа яах юм уу тийм ээ мөнгөө яах юм. Хүний хажууд хүн байх шиг гайхамшиг сайхан жаргалыг би өөрөө энэ ч хүний их мэдэрдэг. Тэгээ одоо энэ хантайгаа таараа ингээд хинхнийхээ дээдийн жаргал тий ингэрдээ эрхлүүлээд ингэ явж яах гэдэг бол тий мэдээч тэгэл хийсэн бүтээсэн юм төр засгаараа өнлүүлээд тэр ингэрдээ гавьяатаа ялзуулаад явж байгаа. Үнэхээр миний нөхөрчин бол одоо тий жалууд өгч байгаа хүн гэхэд үнэн хаатгаар ирэх хүн. Би одоо ингэ зэрэг хувцастай тэр энэ миний амьдрал нэвтрүүлгийг тэр зургийг аваа тэгэж халахж яах юм. Үнэхээр л яа юм. Миний магаа бол тий чинхэн ирэх хүн би өстой нэрэ бүх талаараа тэгш одоо ирэх хүнийг л одоо тий нөхөрс өдрөө болгож авчтай гэж би бас өөрөөрөө амжигч баярлчихсан. Төрийн ордонд одоо яг тэр танаар бах шагнал авсны дараа тэр баярын сэтгэлээ хэлээд танаараа бахчих чинь гэж хэлэхэд таа ч гэсэн бас өстой. Тэгэлгүй яах вэ? Тэгээд яг нэг нуун дээрээс нэг том ачаа авчлах юм байна. Тэгээд мага минь ерөөсөө би надын шагнал дурамж гүт шагналын талаар ерөөсөө ярьж үзээгүй. Тэгтэл би бас цухалтаа тий. Үгүй цухалтгүй яагаад одоо миний андаггүй ингээд яа тий. Тэгсэн ч гэсэн хязээ нэгэн цагт авны цаг хугацааны асуудал. Тэгэхэд мага тийм дотортой тийм мундаг тийм сэтгэл зүйтэй хүн байна.